За сайн байцгаана уу. Дууны тест сая хийж үзлээ. Болж байх шиг байна. За энэ удаад гайгүй явах хаа гэж найдаж байна. Тэгээд геополитик ба Монгол пэйжийн үзэгчдийнхээ өнөөдрийн амрыг ирье. Тэгээд хэдэн жил завсгалсны эцэст энэ пэйжийнхээ үйл ажиллагаа эхлүүлье гэд өнөөдрөөс туршилт эхэлж байна. Тэгээд ер нь энэ үйл ажиллагаагаа цаашдаа нэлээд өргөжүүлэх бодолтой байгаа. Зөвхөн энэ пэйжүүдийг YouTube дээр бас нэг суугнэ гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр би та бүхэнд их чухал эрхэм зочныг урьж авчирсан. Монгол улсын гадаад хэргийн сайд асан Эрдэнэ чулуун сайдыг урьж авчирлаад та манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Урьсанд баярлалаа. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? За манай урилгыг хүлээж авсан Эрдэнэ чулуун сайд талархаж байна. Тэгээд би одоо сайдтай ярьж тохирсон. Ер нь 7 хоног бол бүр манай энэ сувагт айлчилж ирж олон улсын байдлын талаар ярилцж байя гэж ингэ тохиролцсон байгаа. За тэгээд та бүхэнд бидний дуу хэр зэрэг сонсогдож байна уу? Ингээд энэ чигээр нэвтрүүлгээ өргөжлүүлье гэж бодож байна. Хэрвээ дуу суулж юм уу сонсогдохгүй байвал хүмүүсээ лайв комент бичээрэй. За дээр үед би бас нэлээд хүмүүсийг үрээд гантуулга, тоомч гантуулга болон бусад хүмүүсийг урьж энэ пэйж дээр олон улсын байдал болоод улс төрийн чиглэл сэдвэр юмнууд нэвтрүүлгүүд хийдэг байсан юм аа. Тэгээ одоо тэр үйл ажиллагаагаа сэргээгээд тэгээ нэлээд идэвхтэй явуулъя гэж бодож байгаа. За зөвхөн Эрдэнэ чулуун сайдуудыг үе тэгээ бас бусад хүмүүсийг урьж одоо нэвтрүүлэг хийжээ гэж бодож байгаа. За яг ийм нэвтрүүлэг хийх шаардлага бас манай нийгэмд байна. Одоо дэлхийн нийтийн байдал бас ороо босгоо болж ирж байна. За манай улс төрийн дотоод улс төрийн байдал ч бас нэлээд тийм шуугамтай болж ирж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь энэ их том өөрчлөлтүүд гадаад дотоодгүй болж байгаа ийм үед одоо үнэн зөв мэдээллийг хүмүүст хүргэх гэдэг бол маш чухал юм. Тэгээ хүмүүс өөрсдөө янз бүрийн одоо энэ мэдээллийн хэтэрхий мэдээлэл донд орчихсон энэ орчин үед өөрсдөө зөв мэдээлэл олж хайж тэгээд зөв одоо үнэлт өгч байх гэдэг бол маш чухлаа. Тийм учраас бас өөрсдийн хувь нэмрийг оруулж байя гэж одоо хумсартай иргэн хүний хувьд одоо иймэрхүү юм хийж бай гэж. За энэ талаар Эрдэнэ чулуун сайд утгаар бол санаа нийлдэг хоёр. Тэгээд санаа нийсний үндсэн дээр өнөөдрийн таныг урьж авчираад байна. Тэгэхээр яг бидний хувь хүмүүсийн л одоо сайн дурын үйл ажиллагаа тэгээд одоо санаа нийсэн хүмүүстэйгээ хамтраад энэ нэвтрүүлгээ хийгээд явъя гэж бодож байгаа. За Эрдэнэ чулуун сайдгаа би эхлээд танилцуулъя. Товчхон танилцуул. Эрдэнэ чулуун сайд бол 1972 онд Москвагийн гадаад харилцааны их сургууль МГИМО гэж одоо ч энэ нэрээр байдаг энэ сургуулийг төгсгсөн. Америкаар мэргэжсэн ийм дипломат хүн, мэргэжлийн дипломат хүн. Тэгээд 1972-оос 2004 оны хүртэл Монгол улсын гадаад хэргийн яамд ажилласан ийм түүхтэй. За 2000-аас 2004 онд Монгол улсын гадаад хэргийн сайдаар ажилласныг та бид мэднэ. За тэрнээс ер нь өмнөх одоо дийлэх хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагатай холбоотой ажилласан гэж та надад ярьсан. Би тэрийг бас мэднэ. Тэгээд таныг ерөөхдөө би бас одоо сайн мэдгүй учраас танаас энэ талаар эхлээд тодруулж асуумаар байна. Таны одоо 30 гаруй жилийн одоо дипломатчин одоо тэр түүхээс би товчхон тодруулж асуумаар байна. Та өөрийгөө энэ талаар ярьж өгөөч. Та чинь 72 он төгсчөөд гадаад хэргийн яамд хурж иж ажилд орсон уу? Тэгсэн. Тэгээ 72 онд ирээд намайг гадаад манай яамны олон улсын байгууллагын хэлтэст байрлсан. Тэгээд тэнд надад бодвол англи хэлтэй болохоор нь эхлээд тэр олон улсын байгууллага тэр дотроо нэгдсэн үндэсний байгууллагыг хариуцдаг ажилтнаар томилсон байгаа. Хамгийн доод албан тушаалд. Тэгэхэд нүүбийг хариуцж ирсэн яг 2 хүн байсан. Одоо Должин Сэрэнгээд манай одоо
гадаад яамд их олон жил ажилласан их туршлагатай ийм дипломат хүн байсан. Тэр харамсалтай нь бол хэдэн жилийн өмнө өөд болсон. Тэгээ Должин Цэрэнтэй бид хоёр их олон жил хамт ажилласан. Тэгээ нэгэндээ их тус болж явж ийсэн. Тэгээд яг нэг зөвсний байгууллага дотроо энэ асуудлуудыг чинь хоорондоо хувааж авна шүү дээ. Тэгээд надад бол ямар үүрэг ногдсон бэ гэхээр би бол Нүүбэн ерөнхий ассамблей нэгдүгээр хороо гэдэг маань одоо олон улсын аюулгүй байдал зэвсэг хураах та холбоотой асуудлуудыг аюулгүй байдалтай байсан. Өөрөөр аюулгүй байдалтай холбоотой бараг бүх асуудлуудыг би хариуцдаг байсан. Должин Цэрэн маань бол колоничлыг устгахтай холбоотой асуудлыг хариуцдаг байсан. Дээр нь одоо тэр үед ч манайх социалист улс байсан. Тэгээ социалист орнуудтай нөгөө харилцах, социалист орнуудын зөвлөгөөнийг хариуцаж бас давхар ажиллаж байсан. Тэгээд мань хүн бол одоо Нүүбэн ерөнхий ассамблеийн чуулганы өмнө бол гадаад яамны хэлтсийн дарга нарын болон гадаад хэргийн яамны орлогч сайд нарын зөвлөгөөнд бэлтгэж оролцдог байсан. Мэдээж хэрэг бид хариуцсан асуудлаараа бол тэр зөвлөгөөнд бэлтгэж сайд дарга нарын хэлэх үгний төслийг боловсруулах зэрэг ажлыг бол зохион байгуулдаг байсан л да. Ингээд ерөнхийдөө бол нэгдсэн үндэсний байгууллагатай холбогдож яривал юм байна. Дараа нь та чинь Нүүбд томилолтоор очиж байсан. Би 80-аас 84 онд одоо анхны томилолтоо аваад 4 жил би тэнд ажилласан. 80-аас 84 онд. Тэнд бол бас л мөн одоо хариуцдаг ажиллаа хийж байсан. Яг томилгоо сонгуульд ажил сонгуульд ажил тэр үед бол нэг л удаа сонгуульд ажил хийсэн. 83 онд байна уу да. Бас би нэлээд хэдэн чуулганд оролцсон байсан. Өөрөөр хэлбэл 70 оноос хойш би Нүүбэн бараг алгасалгүй бүх чуулгануудад оролцсон гэсэн үг. Тэгэхээр 70 оноос хойш эн чинь бараг 13 чуулганд оролцсны дараа би чинь төлөөлөгчөөр очиж байна тийм үү? Төлөөлөгчөөр очиж байна. Нүүбэн ерөнхий ассамблеийн 1-р хорооны илтгэгчээр сонгогдож байсан. Одоо миний анхны сонгуул гэж ярил 83 оны энэ сонгуул байна. Тэгээд энэ ажил надад их тус болсон л да. Би их юм ойлгож авсан, их юм сурсан. Ер нь нэгдсэн үндэсний байгууллага бол ерөөсө тэнд оролцсноо гэдэг бол дэлхийн бүх одоо асуудлуудын цөм тэнд байдаг. Хэлцдэг асуудлууд. Тийм учраас тэнд оролцоод тэр олон орны одоо байр суурийг юу яадаг судалж үзээд тэгээд илтгэл айлтгалаа ингээд бичгээр үнэхээр одоо тэр хүний мэдлэг бол маш их юутай их өргөн мэдлэгтэй болдог л доо. Тэр бол үндсэндээ бас их том сургууль болно л гэсэн үг л дээ. Би уучлаарай би ярианыхаа явцад энд бас жоохон шеэрмээр хийгээд нэг юмнууд энэ рүү анхаарахгүй бол бас болохгүй. Тэгээд та тэрийг битгий тоогоор. Тэгээд чөлөөтэй өхөн ингээд явъя. Албан телевизрийн юу биш учраас ойлоо жоо чөлөөтэй явах. За та 2 удаа томилолтоор Нүүбэн төлөөлөгчийн газар ажиллаж байсан. Нэг нь 80-аас 84 ихнийх нь, дараагийнх нь 90-аас 96. Тий. Тэнд бол та үндсэндээ элчин сайдаар ажиллаж байсан тийм ээ? Тий, үндсэндээ тий. Эхлээд тэнд манай дүгэрсрэн сайд банкны төлөөлөгч элчин сайдаар ажиллаж байсан. Тэг үе. Тэгээд би яг тэр үед чинь 89 онд байна уу да. Би олон улсын байгууллагын хэлтсийн даргаар гадаад яамд ажиллаж байсан. Тэгээд тэр үед дүгэрсрэн сайд надад санал болгож байсан л да. Тэ Нүүбэд одоо өөрийнх нь орлогчоор очиж ажиллаач гэж. Тийм. Тэгээд би эхний жилд бол очиж чадаагүй. Ягаад гэвэл бас зав чөлөө надад их бага байсан. Тийм учраас бол нэг жил би өнгөрөөсөн. 2 дахь жилд нь 90 онд дүгэрсрэн сайд дахиж надад санал тавьж байсан. Ирээч гэж. Тэгээ 90 онд би 8 сард
нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа манай байнгын төлөөлөгчийн газар. Тэгээ байнгын төлөөлөгчийн орлогчоор томилогдож очиж ийсэн. Тий. Тэгээд Дөгөрсөн сайд 91 онд байна уу да тэнд 91 оны дундуур байна уу да дуудагдсан санагдаж байна. Тэгээд би тэнд төр хамаарагч ажлыг гүйцэтгэж явж агаад 92 оны одоо 1-р хагаст байна уу да би одоо яг сайн санахгүй байна. Намайг байнгын төлөөлөгч элчин сайдаар би томилогдож ийсэн. Тэгээд 96 оны сүүлчээр би нутагтаа буцсан. Нэг өсөндөө би 6 жил тэнд бүтэн ажилласан гэсэн үг л дээ. Тэгээд буцаж ирээд байж байгаад 2000 оноос гадаад хэргийн сайдаар томилогдсон тийм ээ? Тий, 90 онд 96 онд би буцаж ирээд тий юу 97 оны 1-р сард тэгэхэд манай ерөнхийлөгчөөр Очир Утгай ажиллаж байсан. Одоо Очир Утгай намайг гадаад бодлогын зөвлөхөөр авсан. Тий. Би тэгээд Очир Утгай ерөнхийлөгчтэй нэг хоромхон зуур ажилласан юм аа. Нэг удаагүй. Ягаад гэвэл яг тэр үеэр ерөнхийлөгчийн сонгуул болоод тий ерөнхийлөгчийн сонгуулиар Багванд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгээ тэр үед намайг бас энэ ажлаа үргэлжлүүлээч гэж санал ирсэн учраас би тэнд бас тийм удаан хугацаанд ажиллаагүй. Би нэг хагас жил ажилласан болов уу гэж бодож байна. Тэгээд эрүүл мэндийн байдлаасаа болоод би 98 оны ихээр тэр ажлаа өгсөн. Тийм ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөгийнхаа ажлыг өгөөд тэгээд нэг бас нэг жаахан хугацаанд өөрөө ер нь үндсэндээ нэг хэсэг хугацаанд нэг өөрөө бие дагаад байсан. Тэгэхэд би нэг нэлээд хэдийн юм орчуулж барьж орчуулгын ажлыг эрхэлж явж байгаад 2000 оны сонгуул болсон. Тий. Тэгэхэд надад инк 2 дарга гадаад бодлогын зөвлөхөөр намын даргын гадаад бодлогын зөвлөхөөр ирээч гэд надад санал тавьж байсан. Тэгээд би намын даргын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад тэгээд 2000 оны сонгуульд манай нам ялаад тий одоо ер нь 76-аас 72 саналыг авсан санагдаж байна. Суудлыг парламентын суудлыг авсан. 76-аас 72 суудл. Тий 76-аас 72 тий 2000 онд. Тэгэхэд инк 2 дарга надад өөрөө ерөнхий сайд болоод тэгээ надад гадаад хэргийн сайдын ажлыг санал болгосон. Тэгэл 2000 оны 8 сараас байна уу да. Тэгэл энэ ажлыг аваад 2004 оныг дуустал. Дуустал биш. 2000 оны ер нь эхний 6-7 сар хүртэл тэгэл ажилласан гэсэн үг л дээ. Сонгуульд хугацаа дууссан. Тийм, сонгуульд хугацаа дуусаад тэгэл би ажиллаа өгсөн. За баярлалаа. Таны одоо дипломатийн замналыг товчхон танилцууллаа. Тэгээд хоёулаа ер нь бол олон улсын харилцааны өнөөгийн байдлын талаар олон сэдвүүд байна. За тэрэн дотор хамгийн халуун сэдв гэх юм бол одоо 3 жил гарan үргэлжилж байгаа Украины дайны асуудал байна. Украины хямралын асуудал, эсвэл одоо цэргийн тусгай операц гэх юм уу. За энэ ямар ч байсан энэ бол том хямрал. За энэ үйл ажиллагааны талаар энэ дайны сүүлийн үеийн байдлын талаар хоёулаа ярилцъя гэж тохирсон. За тэр сэдвүүгээ оръё. За тэгэхээр ер нь сүүлийн үед ямархуу байдалтай байна вэ? Одоо яг сүүлийн үеийнхэн талаар л ярил л да. Би бол ер нь урьдчилаад хэлэхэд одоо энэ дай эхлэсний дараахнаас надаас телевизүүд ярилцлага авч ийсэн. Тийм. Тэгэхээр би тэр ер нь 4-5 нэлээд томоохон ярилцлагууд би өгч ийсэн. Тэгээ телевизээр ярьж байсан. Тэгэхээр тэн дээр бол би ер нь нэлээд дэлгэрэнгүй ер нь энэ дайн гарсны чинь учир шалтгаан юундаа байсан? Яагаад одоо дайн эхлэв гэдэг асуудлыг бас нэлээд тодорхой тухайн үедээ ярьж ийсэн л да. Тэгэхээр одоо бол яг энэ чинь дайн үргэлжлээд ер нь 3 жил 7 сар болж байна шүү дээ. 3 жил 7 сар. 7 сар болж байна. Тэгээд ер нь бол 20 оны 1-р сард 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 20 оны 1-р sard 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 20 оны 1-р sard
энэ тэмдгүүл ер нь хүмүүс ярьдаг л да. Ер нь яагаад ингэж их удаан энэ дан үргэлжилж байна вэ гэдгийг. Тэгэхээр энийг олон талаас нь бодож ярих хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ бол нэг удаагийн яриагаар дуусахгүй тийм яриа гэж би зүгээр хувьдаа бодож байна. За ер нь одоогийн яг өнөөдрийн байдлаар бол Украин өөрийнх нь нутаг дэвсгэрийн 20% алдчихад байж байна. Тэнд та нар мэдж байгаа бах 2014 оноос хойш л одоо энэ бүх одоо хямрал эхэлсэн шүү дээ. Америкийн нэгдсэн улс бол их хэмжээний мөнгө хаяж тэнд үндсэндээ бол төр эргэлт хийсэн шүү дээ. Энэ тухай би бол тухайн үедээ бол нэг бусуудаа ярьж ирсэн л да. Тэрнээс ч хойш асуудал их хурцтаад ирсэн байхгүй юу. Гэхдээ энэ тухай би тусад нь ярих нь зүйтэй болов уу гэж боддог. Ягаад гэвэл энэ тусдаа бүр нэг том ярих сэдв гэж би зүгээр бодож байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол ер нь Украин бол 1.7 сая хүн цэрэг дайнд одоо өргөгдсөн эсвэл одоо шархагдсан гэсэн мэдээлэл байдаг. Гэхдээ энэ мэдээлэл бол албан ёсны тоо биш ч гэсэн нэлээд тийм үнний талтай болов гэж би бодож байгаа юм. Ягаад гэвэл энэ тухай энэ дайнд өргөгдсөн цэргийн талаар мэдээлэл янз бүр явж байгаа. Зарим газар ер нь 20-30 мянган хүн одоо өргөгдсөн барьсан гэсэн юм яриа үүсдэг, гардаг юм байна лээ. Зарим нь ер нь Оросууд ихэнх одоо цэргээ алдчихлаа, барьчлаа гэсэн мэдээлэл гардаг юм байна лээ. Тэр бол үнд нийцэхгүй л дээ. Тэгэхээр би гол төлөв ямар мэдээлэл авч ийн үү гэхээр би одоо энэ уламжлалт мэдээллийн сувгуудаас би энэ мэдээллийг авдаггүй. Ягаад гэвэл тэд бол яг жинхэнэ үнэн мэдээллийг бол харамсалтай нь явуулдаггүй юм. Америкийн нэгдсэн улсад ялгаа байхгүй. Тэр мэдээлэл бол гардаггүй. Одоо та нар анзаарж байгаа бах энэ одоо жинхэнэ үннийг ярьж байгаа том мэрэгжлийн улсууд Америкийн том тэр уламж телевизүүдээр ерөөсөө ярихгүй шүү дээ. Зориудаар яриулахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас тэр улсууд бол бүгдээрээ подкастаар ярьж байна. Подкастаар ярьж байна. Тэгэхээр тэрнийг бол бид нэр олж унших бол болцоо байгаа л да. Тийм учраас одоо би бараг өдөр болгон шахуу одоо Америкийн одоо тэр цэргийн мэрэгчлэнүүд олон улсын харилцааны одоо эрдэмтэн мэрэгдийн яриа хөрөөг бол дандаа сонсдог байхгүй юу? Тэгэхээр тэд нар яг юу ярьж гэнэ гэдэг чинь яг одоо жинхэнэ бие даасан улсууд учраас одоо засаг төрж ямар нэгэн байдалтай холбоогүй өөрөөр чөлөөтэй ярих боломжтой учраас тэдний яриаг илүү сонсох нь илүү чухал гэж боддог байхгүй юу. Тэгээд тэр яриаг л би гол нь өнөөдөр Монголынхаа одоо ард иргэдтэй хүргэе гэж бодож байгаа юм л да. Ягаад гэвэл би тухайн үедээ 2002 оноос хойш хэд удаа ярилцлага өгөхдөө тэр тухай бас дурдж ярьж байсан л да. Манайх бол ер нь жоохон өрөөсгөл мэдээ гаргаж байна гэж. Тий. За нэг юм асууя. Украины тал бол 1.7 сая одоо хохирлтоо хүний хохирлтоо байна гэж. Тий. Тэр бол Америкийн мэдээ шүү дээ. Америкийн шархсан. Тэр энийг бол CSIS гэдэг юм уу одоо мэрэгжлийн байгууллагуудын экспертүүдийн гаргасан юм таамаглал судалгаа тийм ээ. Тий. Тэдний тий. За тэгээд энэ янз бүрийн аргаар судалж байна. За одоо сансрын зураг дээрээс одоо янз бүрийн анализ хийж болж байна. За хоёр талын галын хэмжээ байна, тийм ээ. Тэгээд ингээд аваад үзэхээр зэрэг ямар ч байсан галын хэмжээ бол Оросын тал маш их. Тэгээд одоо янз бүрийн аргаар тэр таамаглал одоо тоог бол гаргаад ирж байна. Тэгэхээр эндээс юу хэлж ийм вэхээр Украины талаас Украины тал бол Оросоос 3 дор хаяж 3 дахин их хохирлттой байна. Америкийн яг 3 ч бас биш юм аа. 3-аас до 6 зарим газар бүр 10 ч гэж байна. Жишээ нь яа тэр нь яагаад гэж хэлж ийм вэхээр зэрэг галын хэмжээ чинь бол бараг тэгж яваад шүү дээ. Хамгийн багадаа 3 дахин 3-1-ийн харьцаатай эсвэл 6-1 11 гэж ингээд энэ 3 жилийн хугацаанд бол янз бүрээр байсан байна л да, тийм ээ. Гэх мэтээр ингээд таамаглаж үздэг юм байна, тийм ээ. Тэгээд үзэхээр Оросын талын хохирлын талаар та юу гэж байгаа юм. Яг тоо гаргахад жаахан хэцүү. Гэхдээ тоо гаргахад бас хуваар нь гаргахад бол бас тийм амархал та. Тий. Тэгэхээр
жишээ нь Америкийн мэрэгжлийн улсууд юу гэж ярьж байна вэ гэхээр одоо 22 оноос хойш 22 он 23 оны үед Америкийн мэрэгжлийн улсууд юу гэж ярьж байсан гэхээр ерөөсөө одоо энэ Оросын талын хохирлыг бол ерөөсөө бараг 10 дахин бага гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл 1.10 харьцаатай явж байна гэж. Өөрөөр хэлбэл Оросын тал 1 цэрэг алдахад Украины тал 10 цэрэг алдаж байна гэсэн үг гэж Америкийн мэрэгжилтнүүд ярьж байсан. За сүүлийн үед сонсож байхнаа бол тэр нь бол 7-оос 10 гэж ярьдаг болсон байна лээ. Өөрөөр хэлбэл Оросын талын одоо хохирол бас нэмэгдэж байгаа юм уу? Тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Гэхдээ ерөөсөө бол ингээд ойролцоогоор яг тэдний ярьж байгаагаас л үзэхэд бол ер нь 6-аас 10 дахин бага. Энийг бол тайлбарлаж болно л доо. Яагаад гэвэл ерөөс анханасаа энэ Оросын энэ цэргийн тусгай үйл ажиллагаа эхлэхэд Оросууд чинь ерөөсөө Украиныг бүрэн эзлэх төлөвлөгөө зорилго огт байгаагүй шүү дээ. Энийг бол барууных нь бүгдээрээ ярьж байгаа. Тийм зорилго байгаагүй. Яагаад тэд орсон бэ гэхээр тэр үед чинь 15 онд байна уу да. Донецкийн бүгд ардын бүгд найрамдах улс байгуулагдсан. Луганскийн бас бие даасан улс ингээд байгуулагдсан. Тий. Тэгээд дараа нь Запорож, Херсон гэдэг хоёр муж энд нэгдсэн. Тэгээд сүүлдээ эн чинь Оросд албан ёсоор нэгдсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд албан ёсоор нэгдээд Оросын холбооны улсын үндсэн хуульд энэ дөрвөн хэсэг газрыг чинь одоо Оросын нутаг гээд албан ёсоор зарлаад үндсэн хуульдаа оруулчихсан байж байгаа. Тэгэхээр энэний үх түүхийг бол дараа нь ярьж болно л да. Яг гэвэл энийг одоо ингээд ярих юм бол цаг их авах учраас би одоо төр хугацаагаар энэ асуудлыг хойшлуулчих зүйтэй байх гэж байна. Тэгэхээр одоо энэ бол энэ газраа л бүрэн авах. Тийм л зорилготой байгаа байхгүй юу? Анх жишээлбэл Оросын холбооны улс цэргээ оруулахдаа яагаад би Украиныг бүрэн эзлэх тийм зорилгогүй байсан бэ гэдгийг ганц тоогоор л хэлье. Анхнаасаа ерөөсөө 80-аас 90 мянган цэргэл оруулсан шүү дээ. Тэгсэн. Тэр үед Украины зэвсэг төвчин 400 мянган цэрэгтэй байсан. Тэгэхээр Украиныг эзлэхийн тулд тэр чинь 80-90 биш. 500, 600-аас доошгүй хүчтэй цэргийн хүчээр орж иж эзлэх тухай асуудал яригдана уу гэхээс биш 80-аас 90 мянган цэрэг оруулснаар Украиныг эзлэх тухай асуудал ерөөсөө яригдахгүй байх байсан. Тэгэхээр эндээс бол маш их тодорхой харагдаж байгаа байхгүй юу? Ямар зорилго тавьж ирсэн бэ гэхээр. Тэгэхээр өнөөдрийн байдлаар ерөөсөө одоо Донецк, Луганск, Херсон, Запорож гэдэг одоо дөрвөн хэсэг газар байна шүү дээ. Тэрний одоо Луганскийг 100% үндсэндээ чөлөөлсөн байна гэж үзэж байна. Зөв. Тий. Нөгөө гурав нь бол 100% чөлөөлөгдөөгүй. Тэгэхээр энэ үйл ажиллагаа чинь цаашаа үргэлжлэл явж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ талаас нь бол бодох хэрэгтэй л дээ. Тийм учраас бол жишээлбэл зарим улсууд ерөөсөө Украиныг тэр чигээр нь л одоо эзэлчихэл тийм л одоо төрөмгийн үзэл бодолтой төрөмгийн зорилготой Оросын холбооны улс дайралт хийсэн гэдэг бол үнэнд нийцэхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энд анхаарах бас нэг зүйл бол ерөөсөө энэ дайтж байгаа яагаад ийм их цөөн одоо Украинтай харьцуулах юм бол цөөн цэрэг алдаж гэнэ үү гэхээр ерөөсөө аль болохоор өөрийнх нь цэрэгийн хамгаалах аль болохоор цөөн өртгөөр бүх цэргийнхаа үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байхгүй юу? Тэгж байна. Тийм учраас эн чинь ингэж одоо Путин ерөнхийлөгч өөрөө эн чинь одоо Оросын цэргийн командлагч юм шүү дээ. Ийм бодлого явуулж байгаа учраас ингэж одоо цэргийн тоо цөөхөн байгаа учир нь бол энэтэй холбоотой гэдгийг бас хэлэх хэрэгтэй л дээ. Тэгээ Оросын тал бол одоо газд болж байгаа үйл явдалтай харьцуулахад иргэний одоо байгууламжууд жирийн иргэдийг одоо
байгуулсан дайралд огт хийхгүй байгаа тийм ээ. Тэгээ ерөөсөө тийм зорилго огт байхгүй. Ягаад гэвэл эн чинь ерөөсөө л гол одоо юу нь бол Украины одоо тэр дэд бүтэц цэргийн байгууламжуудыг л одоо устгах зорилготой байгаа шүү дээ. Дээр нь бид нар нэг юм мартахгүй байх хэрэгтэй л дээ. Украин НАТОгийн зэвсэггүйгээр Оросын холбооны улстай дайдах ямар ч боломж байхгүй шүү дээ. Одоо чинь маш их хэмжээний цэргийн тусламж авсан шүү дээ. Тэгэхээр бүр одоо өөхрөө ярих юм бол маш товчхон нэг юм хэлэхэд Минскийн хэлцээр байгуулагдсан шүү дээ. Тэгсэн. Тэр чи одоо хоёр хэлцээр байгуулагдсан. Нэг нь 14 онд, нэг нь 15 онд. Тэгэхээр уг нь бол ерөөсөө энэ дайн гарах шалтгаан байхгүй байсан байхгүй юу? Хэрвээ Минскийн 2 дугаар хэлцээрийг Украины тал хэрэгжүүлсэн бол өнөөдөр энэ дөрвөн хэсэг газар чинь Оросын холбооны улсын нутаг дэвсгэр болох ямар ч шаардлагагүй, ямар ч утгагүй байсан байхгүй юу? Тэрнийг ч ерөөсөө анханасаа ч Путин ерөнхийлөгч боддоогүй ч байсан. Ягаад гэвэл яг Минскийн хэлцээний чинь үеэр тэр үе чинь одоо өдөр шинжэнгөө хуралдсан шүү дээ. Тэгэхэд Батлан дагчаар хоёр улс оролцсон. Герман, Франц хоёр. Германы канцлер одоо ерөнхий сайд гэсэн үг. Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хоёр. Энэ хоёр батлан даагч хоёр улс байсан. Тэгээ өөрөөр хэлбэл эн чинь яагаад батлан даагч гэж гарч ирж байгаа юм бэ гэхээр энэ гэрээ хэлцээрийг хэрэгжүүлнэ. Энийг хэрэгжүүлэхэд энэ хоёр улс батлан талд гаргаж ийна гэсэн санаа байгаа байхгүй юу? Гэтэл яг амьдрал дээр юу болсон бэ гэхээр Зеленский энэ хэлцээр байгуулад гарын үсэг зурсныхаа дараахан бид энэ Минскийн хэлцээрийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн шүү дээ. За их товчхон хэлэхэд дараа нь саяхан одоо жилийн өмнө байна уу? Жил хагас өмнө юм уу? Ангела Меркель их ноцтой мэдгдэл хийсэн. Тэгсэн. Тэгээ юу гэсэн би энэ тухай бас телевизээр ярьж ирсэн. Бид ерөөсөө анханасаа Минскийн хэлцээрийг хэрэгжүүлэхгүй гэж бодож ийсэн гэж хэлсэн. Бүр тэгсэн. Тэрний дараа нь цаг хожих Олланд тэрнийг бас нотлчихсон. Энд чи юу гэсэн үг вэ? Та нар бодоод үзтээ. Тэгэхээр бид нэр ерөөсөө л цаг хожиж энэ хугацаанд Оросын эсрэг цэргийн маш их хүчтэй Украины айрамтай болгох зорилготой байсан. Тэгээ өөрөө бүр шагширж ийсэн шүү дээ. Ангела Меркель та нар одоо хардаа Украины ямар их мундаг зэвсэгт хүчтэй болцсон бэ гэд хэлж ийснийг би өөрөө телевизээр харж ийсэн. Тэгэхээр эн чинь 14 оноос 2022 он хүртэлх энэ хугацаанд Украиныг бол ерөөсөө зэвсэгжүүлээд, цэрэгжүүлээд өгсөн байхгүй юу? Тэ. Ерөөсөө л энэ. Тэгээ одоо өнөөдөр бид яг одоо сайн тоог нь санахгүй байна. Зөвхөн Европын холбоо. Одоо Европын том орнууд. Украинд одоо 200 тэрбум долларын тусламж үзүүлсэн байна шүү дээ. За Трампын ярьж байгаагаар бол Трамп 300 гаруй тэрбум доллар Украинд одоо тусламж болгож өгсөн гэж ярьж байгаа юм. Тэгэхдээ энийг бол Зеленский хүлээн зөвшөөрөхгүй юм байна л дээ. Бид тийм их хэмжээний мөнгө аваагүй. Бид 100 гаруй тэрбум доллар л авсан маягийн юм ярьж байна лээ. За энийг бол би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ эн чинь их хэмжээний дэмжлэг тусалцаа авж байгаа учраас өнөөдөр Украин Оросын холбооны улстай дайтчих шүү дээ. Уул энэ дайн гарах ёсгүй байсан. Минскийн хэлцээрийг хэрэгжүүлсэн болвол одоо Оросын ард иргэд Оросоор ярьдаг хүмүүс одоо Украины зүүн хэсэгт гол нь амьдардаг байсан байхгүй юу? Амьдардаг байгаа. Одоо ч амьдарч байгаа. Тэр Донецк, одоо Донбасс гэж одоо ярьж шүү дээ. Тэр Запорож, Херсон, Луганск, Донецк энэ хэсэг газар чинь гол төлөв Оросууд амьдардаг. Ер нь нийт одоо Украины чин ард түмний нийт 20 байна уу 20 гаруй 30% байна уу Орос үндэстэн байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бодох ёстой л дөө. Тэгэхэд яасан 2014 оноос хойш Зеленский Оросоор ярихыг
хориглочихсон. Бүр хуулиар. Тэгж болохгүй шүү дээ. За та одоо шүү дээ дайн сунжирч байгаа гэж хүмүүс их одоо мэдээ сунжирч байгаа. Сунжирч байгаа шалтгааны жоох ярих уу? Сунжирж байгаа шалтгаан. Тий, биесээ зарим юмнуудын дурдчихлаа. Тэгэхээр энэ бол бас амаргүй л дээ. Та нар нэг юм бас бодох хэрэгтэй. Өнөөдөр байна шүү дээ. Украин бол тийм жижиг улс биш шүү дээ. Хуучин зөвлөл холбоот улсад дотроо бол Оросын холбооны улсын дараа эдийн засаг, зэвсэг бүх хүчин чадлаараа 2 дугаарт ордог Украин. Нэгд. 2 дугаар Украин Европын орнууд дотроо баруун Европын орнуудыг, зүүн Европ орнуудыг бүгдийг аваад үзье л да. Тэр дотроо хамгийн том улс. Одоо өнөөдөр тэнд чинь Запорожийн атомын цахилгаан станц гэж байж байгаа жишээтэй. Тэр чинь Европын хамгийн том атомын цахилгаан станц гэж. Хамгийн том. Тэгэхээр Украин чинь өнөөдөр дэлхийн одоо тэр улаан буудаа бол одоо маш их сайхан одоо тэжээлтэй газар нутгтай улс шүү дээ. Одоо дэлхийд тийм улс бараг байхгүй гэж хэлж байна. Тэгэхээр улаан буудаагаар бол дэлхийн их олон орныг улаан буудаагаар хангаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэвсэгт хүчин одоо бүх талын ингээд аваад үзэх юм бол үнэхээр их чадвартай их том улс гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр ийм том улстай дайтна гэдэг чинь тийм амар эд биш. Фронтын нийт урт хэдүүлээ? 1200 км байна. 1200 км. Тэгэхээр тэр одоо энэ уртын юунд чинь дан үргэлжилж байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол тийм амар эд биш. Тэгээд ерөөсөө эн чинь аль болохоор энэ яриа хэлцээ рүү оруулах тэр юу руу л яваад байна шүү дээ. Оросын холбооны улс чинь болвол ерөөсөө л ингээл шууд ерөөсөө тийм цахилгаан даан үүсгээд л бүхэл бүтэн Украиныг эзлээд авъя гэсэн ийм бодол бол огт байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр байхгүй байгаа гэдэг нь өнөөдрийн энэ дайны явцаас өөрөө харагдаж байгаа байхгүй юу. За барууны тусламж бол тасрахгүй байгаа тийм ээ. Одоо ч тасрахгүй явж байгаа. Хөлсний зэргүүд байгаа. Хөлсний зэргүүд ч байгаа. Бас нэлээд олон орны хөлсний зэргүүд байна. Хөлсний зэргүүд байна. Тэгэхээр хамгийн гол нь мөнгөөр тасрахгүй байгаа даа тийм ээ. Мөнгөний том шалтгаан бол юм тийм ээ. Тэглэг яах вэ? Тэр чинь одоо та нар бодоод үзтээ эн чинь нэг хэсэг ерөөсөө барууны тусламж гэж ярих юм бол ерөөсөө тэр Украины өөрийнх нь мэдгүй 60-70% нь. Одоо тэр бүх орлогын 60-70%-ийг бараг илүү ч байх. Би одоо яг тоог нь сайн санахгүй байна. Гадаадын мөнгө шийдэж шүү дээ. Та нар бодоод үзтээ бүр тэр байтугай нэг хэсэг сангийн яамны сайдаар Америк эмэгтэй ажиллаж ирсэн шүү дээ. Украины сангийн яамны сайдаар. Тэр эмэгтэй Украинд байгаа Америкийн элчин сайдын яамны эдийн засгийн асуудал хариуцсан эмэгтэй байсан байна. Тэрнийг Украины сангийн яамны сайдаар томилж ирсэн байна. Бододоо. Украины сангийн яамны сайдаар томилж ирсэн. Тэгэнгүүт томилонгууд нь Украины паспорт маань хүнд гаргаж өгсөн гэж байгаа. Иймэрхүү байдлаар одоо ажиллана гэдэг чинь гадаадаас ямар хэмжээний тусламж авч яах гэдэг нь бол маш тодорхой байна шүү дээ. Бүх сангийнхаа асуудлыг тэднээс одоо хэвлэл мэдээллийн Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн санхүүжилтийн 80 гаруй хувийг барууныхан хийж байгаа шүү дээ. 80 гаруй хувийг барууныхан хийж байна. Дээр нь одоо энэ том томилгоо за тэгэл энэ юунуудаа Америктэй их зөвлөж хийдэг гэж байгаа шүү дээ. Бас. Одоо яг тийм нарийн томилгоонуудын би мэдэхгүй байна л да зүгээр. Гэхдээ энэ тухай мэдээлэл бол ерөөсөө тодорхой мэдээллүүд барууны одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол дамжуулж ярьдаг юм байна л. За Оросын талын тавьж байгаа шаардлагыг та нэг товч хэлээч. Оросын талын шаардлага бол ерөөсөө юу шүү дээ. Дайнаа зогсооё. Тэгтээ тодорхой. НАТОд хэлсэхгүй. Өөрөөр хэлбэл төвийг сахисан Орос болоо. Яагаад гэвэл эцсийн хэрвээ Украин НАТОд элсчихэл юм бол НАТО түүний дотор Америкийн нэгдсэн улс
өөрийнхөө цөмийн зэвсгийг цөмийн цэнэгтэй пуужингуудаа Украины дутаг дэвсгэр дээр байрлуулах хууль эрх зүйн боломжтой болчих واخгүй юу. Тэгэхээр энийг яах вэ гэхээр би энэ тухай зөндөө ярьж байсан. Украины нутаг дэвсгэрээс одоо жишээлбэл пуужин харуулаа гэхэд Москвад 4-5 минутанд хүрдэг байхгүй юу. Энд чи юу гэсэн үг вэ? Энд чинь Оросын холбооны улсын аюулгүй байдалд ноцтой аюул занд учруулна гэсэн үг. Тэгэхээр энийг Оросын тал чинь одоо айл 2008 оноос 7 оноос ч байна уу да. Мюнхений баг хурлаас эхлээл ярьж хэлсэн шүү дээ. Мюнхений аюулгүй байдлын баг хурал дээр анх удаа мэдгэл хийсэн шүү дээ. Путин очиж өргөдөж очиж. Тэн дээр бол яг хэлсэн шүү дээ. Улаан шугамын тухай асуудал ярьсан. Та нар улаан шугамыг яах юм бол давхал юм бол байдал бол хүрчсэн шүү. Ерөнхийдөө улаан шугам давсан учраас та хэлсэн л дээ, тийм ээ? Яг үнэн. За Англиас одоо үхлийн өөрөөр ноцтой хүчтэй зэвсгүүд нийлүүлж ирсэн Трампын үйл шүү дээ. Трампын засгийн Трампын засагчааныхан бас одоо тэр Javelin болон бусад одоо хүчтэй зэвсгүүдийг нийлүүлээд ирсэн. 21 оны сүүл 22 оны ихэнхт. Тэгэл одоо улаан шугамыг одоо гарцаагүй давсан учраас 22 оны 2 дугаар сарын 24-нд тийм ээ дан ихсэн гэж байна тийм ээ. За НАТО-д элсэхгүй гэх баталгаа гаргах төвийг сахисан улс болох гэдэг нэг шаардлага. Өөр шаардлага. Нөгөөх нь бол юу? Ерөөсөө демилитаризац гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл цэрэг зэвсгийн тоо хэмжээг хязгаарлана гэж. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлынхаа төвш Оросд үзүүлэх аюулгүй байдлын төвшинг бууруулах зорилго тавьж штэ. Энийг заавал хийх хэрэгтэй. Тэр байтугай эднэр чинь цөмийн зэвсэгтэй болох тухай дуу хоолой гаргаж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Яг хуу зөвлөл холбоод улс байхад Украинд зөвлөл холбоод улсын маш их хүчрхэг цөмийн зэвсэгтэй пуужингууд байрлагдсан байсан. Тэгээд зөвлөл холбоод улс задарсны дараа мэдээж хэрэг тэнд байрлуулсан өөрийнх нь цөмийн зэвсгийг буцааж авсал байхгүй юу. Энд чинь ном ёсоор л тэгж хийх ёстой байсан. Энэ тэрнийг бол жишээлбэл өгдөггүй байж иймээ тиймээ гэж ярьж байгаа нь бол үнэхээр одоо хариуцлагагүй мэдэгдэл гэж би хэлнэ. Тий. Тэр чинь өнөөдөр та нар мартаагүй бол 1968 оны цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ гэж байдгийг. Тэр гэрээг анх байгуулгаж яхад дэлхийд 5 улс цөмийн зэвсэгтэй байсан. Тэгээ уул нь 5-аар нь л үлдээх зорилготой байсан боловч харамсалтай нь сүүл рүүгээ бол цөмийн зэвсэгтэй улсын орны тоо ингээл өөрөө аяндаа нэмэгдээд явсан шүү дээ. Тэнийг та нар мэдж байгаа баг. Тий. За өөр ямар шаардлага байна? Өөр чинь бол яг денацификац гэж ярьж байгаа. Одоо өөрөөр хэлбэл тэнд чинь яагаад энд чинь ийм асуудал Оросын холбооны улс тавьж гэнэ үү гэхээр энэ одоо Украинд нацистууд толгоогоо өндөлгөж эхэллээ шүү дээ. Тий. Одоо тэр Бандерага дöйлгээд гаргаж ирлээ. Энэ нацистууд чинь бол одоо тухайн үедээ бүр яг нацистууд гэдэг бүр хаана байна уу? Мариуполд. Одоо дайны ихэнх үед шүү дээ. Мариуполд тэнд юу баривчлагдсан Украины цэргүүдийн чинь яг одоо биен дээр нацистуудын тэмдэг. Гитлерийн нацистуудын тэмдэг бол бүгдээрэн дээр нь шивэстэй байсан шүү дээ. Энийг бол дэлхийд дахин харсал байх гэж бодож байна. Албан ёсны эн чинь одоо яг нарийн ярил энэ одоо Азов гэж яриад шүү дээ. Одоо тэр нацистуудын байгууллага. Эн чинь одоо нөгөө 14 оны Майданы одоо тэр хэргийг үүсгэх гол хүчин чинь нацистууд байсан байхгүй юу. Тэгээ одоо хууль ёсны ерөнхийлөгчийг унгаагаад тэгээд өөрийнхөө засгийг Америкийн нэгдсэн улс тавьсан шүү дээ. Энэ чинь бүр их тодорхой мэдээлэлтэй. Одоо Нуланд гэж одоо тухайн үедээ хиний үед Байдены үед ер нь дөрвөн ерөнхийлөгчийн үед ажиллаж исэн гэж байгаа. Байдены үед төрийн нэрийн бичгийн даргын орлогчоор байна уу туслахаар ажиллаж исэн. Их өндөр албан тушаалтай эмэгтэй.
Энэ бол ерөөсөө энэ Украинийн одоо энэ бүх юмыг гартаа барьж исэн энд ажлыг зохион байгуулж байсан хүн шүү дээ. Тэгэхээр энэ үний чинь бүр утсаар өөрсдийнхөө хүмүүстэй ярьж исэн нууц яриануудыг дэлгэцсэн байдаг шүү дээ. Тэн дээр бол маш тодорхой. Маш тодорхой юм бол гарцсан байна. Нацист албан ёсны нацист үзэлтэй хүчин Украинд байна. Одоо Зеленскигийн эргэн тойронд бол тэр хүчний хүмүүс байж байна. Тэр байгаа учраас уучлаарай. Байгаа учраас одоо Зеленский бас буулт ихэд их хэцүү байгаа байхгүй юу? Дотоод байдалд нь бол маш их нарийн төвөгтэй байгаа. Бараг л одоо Зеленскигийн толгоонд нь буу тулгачаад байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Гэж яриад байгаа тийм ээ. За өөр шаардлага юу вэ? Оросын шаардлага. Нэгдүгээрт НАТО, хоёрдугаарт зэвсэггүйжүүлэх, гуравдугаарт денацификац, дөрөвт бол одоо тэр Орос иргэдийн эрхийн асуудал байгаа тийм ээ. Орос иргэдийн эрхийн асуудал. Ерөөсөө тэр хуулиуд гаргасан шүү дээ. Одоо тий. Тэр чинь хуулиар бүр хүний эрхийг хуулиар зөрчсөн тийм хууль дүрм гаргачихсан шүү дээ. Тэдний тэр байтугай Зеленский юу гэсэн гэж одоо тэр бас хууль байгаа шүү дээ. Путинтэй хэлцээ хийхгүй гэж. Тий. Одоо хүртэл тэр нь хүчин төгөл дээр байгаа. Ийм үед яаж Зеленскийтэй Путин хэлцээ хийх юм бэ? Наадсах нь энийг хуулиа өөрчлөх юм уу хүчингүй болгох хэрэгтэй дээ. Тэгэхээр одоо тэгээд Зеленский би яриа хэлцээ хиймээр байна. Путин яриа хэлцээг сонирхолгүй байна гэж ярьж байгаа чинь ерөөсөө үнний байдалтай бол огт тохирохгүй л байгаа үст. Тэр наадсах нь юугаа яах хэрэгтэй? Хуулиа өөрөө өөрчлөх хэрэгтэй. Нэгдүгээр хүчингүй болгох хэрэгтэй. Хоёрдугаарт мань хүн чинь сая би юу хэлэх гэж байгаа мартчихва. Юу уучлаарай би одоо юм их мартдаг тий. Мартдаг юу та. За тий Оросуудыг ер нь орсоор ярихыг хориглосон шийдвэр гаргасан. Боловсруулаа одоо боловсрол болох орсоор ярих орсоор боловсрол эзэмшиг хориглочихсон. Бүх хэрэгүүдийг хорьсон. Тэднийг авч явах хэрэгтэй гэсэн юм шаардлагууд тийм ээ. Тий дээр нь тий саналаа. Мань хүний чинь хугацаа ерөнхийлөгчийн байх хугацаа чинь дуусаад 2 жил болж байна. 2 жил гаруй болж байна. Энэ чинь бас чухал шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь тэр чинь Америкийнхан өөрснөө зарим сенаторууд бол хэлж байсан шүү дээ. Чи одоо сонгуулиа явуулаа. Сонгохдоо гэж. Гэтэл одоо тэр мэдээллийг ингээл янз бүрийн мэдээллийг уншаад байхад бол ерөөсөө Украинд одоо хэрвээ ерөнхийлөгчийн сонгуул явах юм бол Зеленский сонгохдохгүй гэдэг нь тов тодорхой байна гэж барууны тэр дотроо Америкийн мэргэжлийн усууд ярьж байгаа юм байна лээ. Тийм учраас жишээлбэл одоо дайнтай байгаа учраас бид нар энэ сонгуулийг одоо явуулах боломжгүй байна гэж ярьдаг нь бас ийм учиртай гэдгийг бас бид нар бас ойлгох хэрэгтэй л дээ. Тий. За сайдаа ингэмээр байна. За бид бас овоо хэд минут ярьчлаа. Тэгсгээд одоо шүү дээ энэ дайныг улам одоо эхнээс нь өдөөсөн эхлүүлсэн. Тэгээд одоо л цааш улам үргэлжлүүлэхийг хүсэж байгаа тийм хүчин байх шиг байна. Одоо зүгээр мэдгүй нэг Герман одоо Англи энэ одоо төрийн тэргүүнүүд ч ерөөсөө илэрхий ингээл яг тэр талд явж байгаа шүү дээ. Тэгж байгаа. За тэр нөхдүүд ер нь ямар хуу улсууд юм одоо цаашдаа яах бол яг одоогийн байдлаар тэд нар юу хийж гин үү? Трамп гарч ирээд юуныг зогсоох гэж оролдож байна. Харамсалтай саяны нэр бүхий одоо улсуудын тэргүүнүүд бол Макрон тийм ээ. Энэ бол тууштай Трампыг эсэргүүцэж байна. Зеленскийг дэмжиж байна. Тэгээ одоогийн байдлаар тэд нар ер нь юу бодож юу хийж гин үү? Цаашдаа ер нь яах вэ? Тэгсгээд энийг нэг азаатаа хэлж өгөөч. За. Тэгэхээр байдал ийм байна л да. Одоо хамгийн сонин нь баруун Европын орнууд. Одоо НАТОгийн гишүүн орнуудын том одоо орнууд одоо Герман, Англи, Франц гурав байж юм л да. Энэ гурав бол ерөөсөө дайныг зогсоох ямар ч сонирхол байхгүй байна. Тэрнийгаач бүр илэн далангүй хэлж байна. Тэгэхээр эцсийн эцдэн штэ бүр цаад утгаар нь том зургаар нь харах юм бол энэ Украиныг золиосонд гаргаад тэгэл дайныг үргэлжлүүлсээр хагаад Оросын холбооны улсын одоо эдийн засаг цэргийн хүчин чадлыг бууруулж сөгдүүлэх ийм л зорилго цаана агуулж байгаа байхгүй. Өөрөөр стратегийн зорилго. Өнөөдөр Герман ийм дайнд орж исэн бол хизээч
Герман энэ дайныг үргэлжлүүлэхгүй. Тэгээ бусдын гараар энэ ажлыг л хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр өнөөдөр энэ НАТОгийн энэ орнуудын чинь гар хөл болж байгаа байхгүй юу. Тэгээд золиосонд нь Украины ард түмэн. Өнөөдөр Украин чинь 40-50 сая хүнтэй байсан улс. Өнөөдөр 20 хүрч ийн үгүй юу гэдэг дээр тулчаад байна шүү дээ. Хичнээн олон сая хүн баруун Европ руу гараа явчлаа. Ихнээ байдал залуучууд амнасаа алдж байна. Тэг хичнээн их олон. Тэгээ одоо эн чин телевизээр бол мэдээлэлээр бол маш их гарч байгаа шүү дээ. Тэр чинь одоо албадж цэрэг татж шүү дээ. Одоо тэр байтугай энэ Америкийн нэг профессор хүний элчин сайд байсан нэг хүний яриаг би сонсч байсан. Тэр тэгж юм лээ. Тэртээ тэр энэ нэг жилийн өмнөх яриан дээр гарч ирсэн санагдаж байна. Өнөөдөр Украины зэвсэгт хүчинд байгаа хүмүүсийн дундаж наслал 43 байна гэж. Зарим хүмүүс 70 хүрсэн хүмүүсийг цэрэг татж байна гэж. Тэгээ сүүл рүүгээ эн чинь 25 насаар хязгаарлаж ирсэн бол нэг хэсэг бол 25-аас доош 18 хүртэлх 18-аас 25 хооронд энэ насны 18 нас хүрсэн залуучуудыг цэрэг татна гэдэг асуудал нэлээх яригдлаа шүү дээ. Гэхдээ би одоо яг санахгүй байна. Энэ тал дээр одоо тэр парламентын шийдвэр нь гарсан уугүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Одоо бүр тийм асуудал руугаа үндсэндээ орж ийн шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо Украин тэгэхээр ямар их хүнд байдалд байна вэ гэдгийг бол энэ чинь энэ тоо баримтууд их тодорхой харуулж байгаа юм шиг л надад санагдаж байна л да. Дайн дуусах шинжгүй байна тийм ээ. Миний одоо зүгээр бодож байгаагаар бол ер нь одоогоор дайн дуусах төлөв ерөөсөө харагдахгүй байна. Харагдахгүй байна. За энийг ч бол энэ Америкийн том эрдэмтэн мэрэгд өөрсдөө ярьж байна. Энэ бол дуусахгүй гэж. Яагаад вэ гэхээр ерөөсөө Оросын байр суурь, Украины байр суурь хоёр ерөөсөө 180% өөр зөрчсөн байгаа учраас энийг нэг ойртуулахаас нааш энэ асуудлыг шийдэхгүй гэж байгаа. Тэгэхээр Трамп одоо нэгэнтээ Трампыг ярьсан учраас би Трампын талаар нэг жоохон юм яриад байгаа. Сая чин Трамп 2 туудагаа сонгогдоод өмнө нь та нар ярьж ирсэн юмнуудыг бүгдээрээ сонссон байх. Трамп бол их олон удаа ярьж ирсэн шүү дээ. Би ерөнхийлөгч байсансан бол би энэ асуудлыг анханасаа гаргахгүй, ийм дайныг гаргахгүй байх байсан. Гарчлаа гэхэд би 24 цагийн дотор энэ дайныг зогсоох байсан гэж ярьж ирсэн. За энийг хүн болгон сонссон байх хэрэгтэй. Тэгэхээр яг нь Трамп бол их сонир хүн л дээ. Бас нэг юм бодох хэрэгтэй. Энэ хүн чинь бол одоо улс төрч яг нарийн ярил улс төрчин биш шүү дээ. Энэ хүн бол бизнесмен хүн. Тэ. 2 дахь удаага сонгогдчихлоо. Бас нэлээд төрүүчийн сонголтоос хойш сонгуулиас хойш бол бас нэлээд туршлагажаад ирсэн байх ёстой. Тэгээ одоо бол бас тийм төдийлөн бас нэг арай болохоор алдаа хийхгүй бай гэж бодож ажиллаж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Гэхдээ л бас их сонир хүн л дээ өөрөө бол нэг тийм хүний үгэнд их амархан автдаг. Эсвэл энэний цаана тодорхой бодлого байгаа. Энийг бол аль альнийг бас үгүйсгэж болохгүй. Тэгэхээр энэ Трампыг ингээд хараад байхад бол ерөөсөө энэ ярьсан зүйлээс байн эргэж буцаад байгааг та нар бүгдээрээ ажиглаж байгаа бах. Тийм ээ. Тэгээ өнөөдөр нэг юм яриад маргааш огт өөр юм яриад л явдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр ийм юм ажиглагдаад байгаа юм тэр хүний хувьд. Тэгээ одоо жишээл харал та. Одоо бүх улс орнуудад маш их өндөр тариф, худалдааны тариф тавьчихсан. Бүр одоо ийм том самбар гаргаж ирээд тэгээ улс орноор нь тавьж байгаа л ийм улсад одоо 60%, ийм улсад 50%, ийм улсад 33%, ийм улсад 15% одоо татвар тавина гэл. Хятадтай ч нэг том худалдааны дайн сая үүслээ шүү дээ үндсэндээ. Гэхдээ хятад бол өнөөдөр эдийн засгийн хувьд Америкт тулаад очихсон хүчирхэг чадaltaй улс учраас хятадтай тийм амархан хятадыг тэгж буулгаж авч чадахгүй л дээ. Тэгээ буулгаж авч чадахгүй нь юун дээр харагдсан гэхээр шууд худалдааны төлөөгч нь яриа хэлцээ хийгээд тэгэл тэд чинь тарифа доош нь бүр болгоцсон шүү дээ. Америкийн тал. Тэгэхээр энэ дээр энэ ийм юмнаас энэ яриа хэлцээнүүдээс нь юу гэж ажиглаж гэнэ үү гэхээр ерөөсөө Америкийн ерөнхийлөгч бол зориудаар ийм асуудал тавьж тэгээ дараа нь за яг байдлыг харъя.
тэгж байгаа буулт хий гэдэг ийм л тактикаар ажиллаж байгаа юм болов уу гэж хэлж байна. Одоо энэ баруун Европ орнууд мөн адилхан. Сайн өвөө ерөнхий ассамблеээр хууль очиход өөрийнхөө одоо дотны анд нөхдөө шүүмжилж байна лээ шүү дээ. Та нар яахаараа Оросын одоо нефтийн бүтээгдэхүүнийг аваад байна гэж. Ингэж болохгүй шүү дээ та нар. Тэрний энэний цаана юу байна вэ гэхээр ерөөсөө Америкийн шингэрүүлсэн хийг л худалдаж ав. Тэр нь Оросынхаас 2-3 дахин үнэтэй. Тэгэхээр энэ чинь Америкт бол энэ чинь их ашигтай. Өнөөдөр дэлхийд нефтийг одоо олборлож байгаа номер 1 улс бол Ану байгаа. Анугийн дараа Сауди Араб орж байна. Тэгээ Сауди Арабын дараа Оросын холбооны улс орж байна. 3-т нь орж байна. Өнөөдөр Европ орнууд энэ энтгийн гадаад хэргийн сайд Жая Шанкар нэг усудаа ярьж ирсэн шүү дээ. Нөгөө Европ орнууд чинь энтгийг шүүмжлээлээд. Та нар Оросын нефтийг худалдаж авлаа гэл. Тэгэхээр Жая Шанкар маш их хатуухан хариу өгч юм лээ. Нэг босуудаа хариу өгсөн би сонсч ирсэн. Та нар ч одоо энтгийг шүүмжлээд идэг. Гэтэл та нар чи өөрсдөө Оросоос одоо би тоогийн дараа нь биенийг гаргаж ярив. 28 билүү дээ. 30 тэрбум долларын газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авдаг шүү дээ. Тэгээд та нар юу яриад байгаа юм бэ? Эхлээд өөрсдөө дотроо энэ асуудлаа шийдчихэд дараа нь бусдыг шимжилж байгаараа гэж хатуухан хариу өгч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр бас бодов шүү дээ. Одоо та нар бодоод үзтээ. Санкц гэл Оросын холбооны улсад хичнээн олон 1000 гаруй хэдэн мянган санкц тавьсан. Гэтэл Америкийн нэгдсэн улс өнөөдөр урааныхаа бүтээгдэхүүнийг Оросоос худалдаж авч байгаа шүү дээ. Бодоод үзтээ. Яагаад гэвэл Оросоос худалдаж авахаас өөр арга байхгүй. Яг бол олон жилийн туршид Оросоос худалдаж авч ирсэн. Оросууд урааныг баяжуулсан бүтээгдэхүүнээ Америкт олон жил зарж ирсэн. Тэнийг зогсоох юм бол Америкийн эдийн засаг томоохон хохирол учрах байхгүй юу? Тэгэл бодоод үзэлтэй. Тэгэхээр эн чинь байна шүү дээ. Өнөөдөр нэг юм яриад араараа өөр юм хийгээл яриад байдаг байхгүй юу? Тэрний чинь одоо нөгөө double standard хоёр нүүр гаргаж байна гэж ярьж байгаа үст. Тэгэхээр ийм юмнуудыг бид нар манай одоо ард иргэд маань энийг бол ойлгож бас мэдэж авч явах хэрэгтэй. Яг гэвэл өнөөдөр энэ манай энэ мэдээллээр бол ийм нарийн мэдээллүүд гарахгүй байгаа байхгүй харамсалтай. Тийм ч учраас би энэ манай хэл мэдээллийн хэрэгслүүд бол ер нь энэ ялангуяа энэ дайны энэ том дэлхийн одоо анхаарлын төд байгаа асуудлаар бол тийм өрөөсгөл мэдээлэл явуулж байгаад нь би харамсаж байгаагаа илэрхийлж байсан. Яг гэвэл ингэж хагас тутуу мэдээлэл өгнө гэдэг чинь ард иргэдээ мунхруулна толгойг нэргүүлнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм байж болохгүй л дээ. Тэгэхээр эн чинь өнөөдөр манай залуучууд шал өөр ойлголттой явж идэг нь бол бас аргагүй шүү дээ. Тийм учраас энэ дээр бол одоо жишээлбэл энэ манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бол бас өөртөө дүгнэлт хийх ёстой шүү дээ. Энэ ол дүгнэлт хийж байгаа юм над дээрээс огт харагдахгүй байна. Ийм байж боломгүй санагдаж байгаа. Энэ утгаар бол харин одоо буян цагтаа чиний одоо гаргаж байгаа одоо энэ подкаст эднэрийг чинь би бол дэмжиж байгаа юм. Энэ бол зүйтэй. Энэ дээр бол одоо бусад одоо хүмүүс мэрэгжлийн одоо хэднийг бид нэр одоо тэтгэврт гараад олон жил болж байгаа улсууд хэдийгээр боловч бид бол зүгээр бас гэртээ суухгүй байна шүү дээ. Бас нэг мэдээллийг бас олоод уншичи барьчи. Бас одоо нэгэнт одоо бас гадаадын хэд хэдэн хэл мэддэг гэдэг утгаараа бас гадаадын одоо хэвлэлээс янз бүрийн мэдээлэл авчиж байна. Тэгээд энийгээ бол одоо ийм подкастаар ингээд хуваалцаад ингээд явах нь бол бас манай ард иргэдэд хэрэгтэй юм болов уу гэж бодож ил би одоо энэ өөрийн чинь нэвтрүүлэгт бол оролцож байгаа юм л да. Баярлалаа. Тэгээ яг манай нэвтрүүлэг одоохондоо нялх байна. Тэгээд туршлууцах хэрэгтэй. Тэгээд зураг дүүрс нэмж одоо харуулдаг. Иймэрхүү юмнуудаа нэмж хийж ээж эн чинь бас илүү үр дүнтэй болно доо тийм ээ. Тэрийгээ бид цаашаа хийн. Иймэрхүү юм хийхэд чинь бас хэцүү. Та нар бодолтой одоо телевизээр гэдэг чинь өчнөө том байгууллага өчнөө сая долларын тоног төхөөрөмж байж ижил тэр бүхэн явдаг шүү дээ. Тэгэхээр бид нар тэрнтэй
одоо дүүцэх арга байхгүй. Гэхдээ энэ подкастын хэмжээнд одоо нэмэлт зураг дүрс ажигаар нь оруулаад яриад ингэж явах. Тэгэл одоо дууны чанар, дүрсийн чанар бас боломжийн байх гэдэг ингээд бэлтгэл ажлууд бас хэрэгтэй байна. За тэгээд энэ тал дээр бас хамтарч ажиллах найз андууд байвал биднэрт хандаарай. Тэгээд асуултуудаа ирүүлээрэй, тийм ээ. Маш зөв тий. Янз бүрийн сэдвээр одоо сонсомоор байгаа юмудаа ирүүлээрэй. Элчин сайд бол ер нь 7 хоног болгон цаг гаргая гэсэн. Баярлалаа. Тий, одоо боломж байвал 7 хоног болгон гарахыг бодъё. Тэгвэл бол бас би өөр одоо мэрэгжлийн улсууд манайд бас нэг олон байгаа учраас бас өөр хүмүүс ороосоо гэж би бас бодож байна. Би бас ганцаархнаа яриад баймааргүй байна. Уул нь бас өөр хүмүүс ороод санал бодлоо илэрхийлээд явбал уулын зүгээр л дээ. Уул нь сая битэрээ ярьж исэн юм дотор бас нэг Аляскад болсон уулзалт юу Путин хэн билээ Трамп хоёрын уулзалтын талаар дараа тэр уулзалтын талаар Европын том гүрнүүд Америкт очиж Трамптай уулзаж мань хүнийг ятгсан тухай бол ярьсангүй л дээ. Гэхдээ энийг бол дараачийн нэвтрүүлгээр бол бас тодтохоод ярьж бас болно л доо. За бид хоёр өнөөдөр бас 2 минут ярьчлаа. Тэгээ яг эхний одоо туршилтын нэвтрүүлэг юм. Учираас ингэсгээд өндөрлөө. За сайтанд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.